Оройн үзэгчтэй амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрүүлж байна. Үзэгч та бүхэндээ 7 хоногийн онцлог үйл явдлуудаас томчин хөтөлбөр хүрдэг, анализ хөтөлбөр хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөртэй хамт байгаарай. Энэ 7 хоногийн анхаарал татсан сэдэв бол хэдэн 7 хоног дамнаж улс төрийн хэрүүл болсон Монгол Улсын их хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, мөн түүнийг дагалдан орж ирсэн бусад хуулиуд өөрчлөлт оруулах энэ эсхийг бол санал хураах асуудал бол яхаарахгүй улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдвийн нэг байлаа. Учир нь гэхээр Монгол Улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах энэ зохицуултыг Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хүрээнд бол хилцэг эсхийг шийдвэрлсэн байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол төрийн байгуулалтын байнгын хороо ороод улсын их хурлын чуулганаар бол хилцэг эсхийг хэлэлцэж үүний дараагаар бол санал хураах ажлыг бол хойшлуулад ингээд энэ 7 хоногт бол болж байгаа маа. За тэгээ ямар ч Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан өргөн байрсан улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах энэ хуулийн төслийн хэлэлцэх хэсэг санал хураалт бол болж өнгөрлөө. Тэгээд 7 хоног хэртээ хойшилсны үндсэн дээр бол чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн биш чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 57 гишүүн нь дэмдэж буюу гишүүдийн эртсийн хувьд аваад үзэх юм бол 56.4%-аар бол энэ төслийг бол хилцэг хэсгийг дэмжлээ. Үзэл баримтлалын хувьд бол дэмжиж хилцэг хэсгийг бол шийдвэрлсэн байгаамаа. За өнгөрсөн 7 хоногт бол хилцэн гэдгийг та бүхэндээ хэлсэн. Өнгөрсөн 7 хоногийн эхээр бол төрийн байгуулалтын байнгын хороогоор бол хилцэг хэсгийн шийдвэрлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалын хувьд бол хүрээнд бол хилцгийг дэмжих хэрэгтэй гэсэн ийм санал хураалт явуулж бол гишүүдийн олонх дэмжсэн. За үүний дараагаар бол Пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар бол ярьсан байгаад өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гаригийн чуулганаар за хилцэг хэсэг асуудлыг ярьж олон хүмүүс гишүүд талцаж хоорондоо нэлээд зөвлөсний үндсэн дээр бол санал хураах цаг болсон. За санал хураах цаг болонгууд л энэ хуулийн санал хураахыг Баасан гаригийн өглөө болгож хойшлуулъя гэдэг ийм Улсын их хурлын дарга бям зохтын санаачлаг гарсан байгаа. Ингэхдээ бол Пүрэв гаригт хурлцсан хурлаар хэлэлцсэн 3 асуудлын санал хураахыг бүгднийг Баасан гаригт болгож хойшлуулъя гэдэг их хурлын даргын хүрээнд авч хэрэгжүүлж болох арга хэмжээг авсан. Учир нь юу гэхээр тухайн өдөр бол улсын их хурлд ардсан намын бүлэг буюу тэдгээр гишүүд бол орж ирээгүй байсан. Эрцээ бүртгүүлчихсэн байсан. Улсын их хурлд ардсан намын гишүүд яагаад орж ирээгүй гэхээр тухайн өдөр бол улсын их хурлын ардсан намын үндэсний бодлогын хороо нь бол хуралдаж исэн. Тэгээ энэ хуралд бол улсын хурлд ардсан намын гишүүд бол ороо суудсан байсан учраас эрц дутуу байсан. За хэрвээ тэдгээр гишүүд орж ирээгүйгээр санал хураалт болсон бол ерөнхийдөө дэмжээгүй талдаа санал өгөгдөж ингээд бол унах эрсдэл байсан. За нөгөө талаас Монгол Ардын намын гишүүдийн эрц бол хангалтгүй байсан. За эрцээ бүртгүүлсэн ч гэсэн чуулганы танхимдаа орж ирээгүй гишүүд олон байсан. Ингээд санал хураалтыг бол Баасан гариг болгож хойшлуулсан байгаа. За энэ дээр бол Бямцогт даргаал бол нэгэсэндээ энэ хуулийг эс үйлдэлээрээ дэмжсэн гэдэг ийм зүйл харжиглагдж байгаа юм. За нөгөө талд нь Баасан гаригийн өглөө бол санал хураах энэ ажил эхлэхийн үед бол улсын их хурлд ардсан намын бүлгийн дарга буюу ардсан намын дарга цогтгорлын зүгээс бол бас нэг өдрийн завсарлагыг авах саналыг гаргасан байгаа. Ингээд санал хураалт маань энэ 7 хоногийн Пүрэв гариг болж шилжсэн юм а. Тэгээд энэ Пүрэв гаригт бол санал хураалт өглөө чуулганы хуралдаа эхэлсний дараагаар болсон. Тэгээд энэ хугацаанд бол дэмжих одоо энэ хуулийг хилцүүлэе гэж байгаа тал бол бас өөрсдийнхөө саналыг тоолох, за хилцүүлэхгүй гэж байгаа тал нь мөн саналаа тоолох энэ процессыг явагдсны үндсэн дээр дээрх шийдвэр бол гарч энэ хуулийг бол хилцгээр болсон юм а. Улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудлаар ардсан намын бүлгээс завсарлага авсан. Ардсан намын бүлэг дээр энэ асуудлыг бас бид нэр талаас нь удаа дараа ярилцсан. Бас энэ дээр ярилцаад гарсан нэгдсэн байр суурь олонхын шийдвэр нь тухайн хуулийн заалтанд зарим заалтууд нь үндсэн хуулийн суурь үзэл санаатай зөрчилдсөн. Үндсэн хуулийн зарим заалтуудыг бас зөрчсөн байж болох ийм үндслүүд бас байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь зарим гишүүдэд бас ярьж байгаа нь хилцэг хэсгийг нь дэмжиж явцын дунд засъя гэдэг байр суурийг зарим гишүүд бас илэрхийлж байна лээ. Хураалтанд 101 гишүүн оролцсноос 55 гишүүн буюу 54.5% саналаар энэ санал дэмжигдлээ. 4. Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулнаа. 56.4%-аар бол дэмжигдлээ. За Монгол Улсын одоо түүхэнд анх удаа тухайн ёс зүйтэй холбоотой асуудал тэр дундаа одоо хариуцлагын асуудал тэр дунд ёс зүйтэй холбоотой асуудлыг бол дэмжлээ. Одоо их хурлын босгод авуулж гэнэ гэж ойлгож байна.
За Монгол улсын парламент үндсэн хуулийн цэцгийн 9 гишүүн за нэг намын дарга гэсэн энэ 10 хүний гарт бол улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах энэ зохицуулт орох гээд байна гэдэг ийм шүүмжлийг бол эсэргүүцэж байгаа талынхан гаргаж байгаа. За харин дэмжиж байгаа талынхан бол улсын их хурлын гишүүд бол хариуцлагатай байх ёстой. Ёс зүйн алдаа дутагдал гаргадаггүй байх ёстой. За нөгөө талаасаа бол улсын их хурлын гишүүд бол бусад иргэнээс илүү дархан эрх хэдлээд авах хэрэггүй гэсэн. Тийм учраас энэ хуулийг дэмжих хэрэгтэй гэдэг ийм зүйл байгаа. Гэхдээ энэ хуулийн дээр бол нэг гурван залт бол яхаа аргагүй эргэлзээ төрүүлж бас хилцүүлгийн гол хоёр хуваагдлыг бол авчирж байгаа. Энэ дээр юу гэхээр тухайн хуулийн төсөлд өргөн баригдсан 9.1-4 дээр Монгол улсын үндсэн хуулийн цэц Монгол улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж улсын их хурлд танилцуулсан гэдэг ийм заалт байгаа. За 9.1-6-д хувь тэнцвүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүний нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсвэл эвслийн төлөөлөх байгууллага ёс зүйн ностой зөрчил гаргасан гэж үзэж уг гишүүнийг эгүүлэн татах саналаа улсын их хурлын даргад улсын их хурлдах нам эвслийн бүлгээрээ уламжлан өргөн мэдүүлж улсын их хурл нээлттэй хэлэлцэж илээр санал хурааж гишүүдийн олох дэмжсэн нөхцөл гэж байгаа. За 9.4 дээр болохоор энэ зүйлийн 9.1-6-ад заасан үндслэлтэй холбоотой иргэний гомдлыг улсын их хурлын ёс зүйн дэд хороо урьдчилан хянаж үзэж үндслэл бүхий гэж үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж илээр санал хураан улсын их хурлын гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэсэн. Энэ гурван заалт нь бол яхаарахгүй иргэдийн хувьд за нөгөө талаасаа энэ улс төрчдийн хувьд бол гол маргааныг өрнүүлж байгаа ийм гурван залт байгаа юм. Энэ гурван залтаас болж бол энэ улсын их хурлын тэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, бусад хуульд өөрчлөлт оруулах энэ асуудал маань бол маргаан дагуулж байгаа. Гэхдээ энэ үзэл баримтлалын хувьд дэмжсэн учраас эдгээр гурван залтыг бол уг найруулгыг нь өөрчлөх, за илүү өөр хэлбэрээр оруулах, намын жагсаалтаар орсон гишүүд хоргийн гишүүд гэж ялахгүйгээр асуудалд ханддаг байх. Гэхдээ намын даргын хүсэлтээр гишүүнийг эргүүлэн татаж болохгүй гэдэг ийм зүйлдер бол зарчмын байр суурь байх хэвээр. Яг гэвэл нэг намын дарга өөрийнхөө өнгө үзмжээр улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах энэ саналыг бол улсын их хурлд оруулаад явж болохгүй. За улсын их хурл олонхороо асуудлыг шийдвэрлэж ингэж ордог байгаа. Одоогийн нөхцөл байдлаар байгаа хүчин төгөлдөр хуулиар бол Монгол улсын ерөнхий прокурор бол бас санал оруулах юм бол тухайн гишүүнийг эргүүлэн татах эсхийг бол улсын их хурлын чуулганаар нээлттэй хэлэлцэж асуудлыг шийдвэрлэдэг. За хаалтаа бас хэлэлцэж шийдвэрлэх тийм боломж ололцоо бол байгаа. За энэ процесс бол бас хадгалагдах ёстой. Энэ дээр нэмээд бол энэ хариуцлагатай байх тэр зарчмыг оруулж өгөөд улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудал улсын их хурлынхаа өөрийнх нь бүрэн эрхийн асуудал байх тэр зохицуултыг хийж өгөх ёстой. Нэг өстой улсын их хурл өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Тэрнээс цэц ороод ирдэг. За эсвэл нэг намын дарга ороод ирдэг байж болохгүй гэдэг ийм зүйл явж байгаа. Тийм учраас энэ гурван зүйл заалтыг бол өөрчлөх, зохицуулах энэ зүйл бол шийдэгдэх байх. Ингийн тулд хамгийн гол нь юу хэрэгтэй вэ гэхээр ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнээс бүрдэж байгуулагдаж энэ асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг ийм гац гаргалгаа яригдж байгаа. Улсын их хурлын дарга бол хэлцэг шийдвэрлсэн хуралдаан дээр бол төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлээ гэдэг ийм шийдвэр гаргаж алах зохисон байгаа. Тэгэхээр төрийн байгуулалтын байнгын хорооны санал дээр үндэслэж ажлын хэсэг байгуулагдана. Төрийн байгуулалтын байнгын хороо өөрсдөө ажлын хэсгээ байгуулах уу? Эсвэл төрийн байгуулалтын байнгын хорооны санал дээр тулгуурлаад улсын их хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдах уу гэсэн ийм шийдвэр гарах ёстой байгаа. За улсын их хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдах юм бол ерөнхийдөө бол нэг 10 гаруй хүнтэй 14-5 хүнтэй ажлын хэсэг байгуулагдах боломжтой байгаа. За төрийн байгуулалтын байнгын хорон дээр ажлын хэсэг байгуулагдах юм бол нэг 10 орчим гишүүний ажлын хэсэг байгуулагдах байх. Яг гэвэл улсын их хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдах магадлал өндөр. Энд бол улс төрийн улсын их хурлдах 5 намын төлөөлөл орсон ажлын хэсэг байх ёстой. За нөгөө талаасаа улсын их хурл цуулгүй намуудаас санал авах ийм зохицуултууд зайлшгүй орж ирэх ёстой. Яг гэвэл энэ үндсэн хууль, за бусад хуулиудтайгаа холбоотой байх учраас за дээрэс нь энэ дээр зохион байгуулагдах нэг ажил бол энэ үндсэн хуулийн цэц, за бусад хуулиуд дээр орох өөрчлөлтүүд үнэхээр зөв үгүй юу? Хууль зүйн байнгын хороо энэ дээр бас яаж ажиллах вэ гэдэг ийм анхаарал татсан сэдэв болж эхэлж байгаамаа. За нөгөө талаасаа дэмжиж санал өгсөн гишүүд эхлээд бол сөрөг хүчин уг хуулийг бол яхаарахгүй асуудалд ярих ёстой гэсэн ийм байр сууриас хандж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо зөрчилдөхгүйгээр шийдвэрлэгдэх ёстой. За ингээд ажлын хэсэг дээр санал хэрхэн боловсруулагдаж анхны хэлэлцүүлэг рүү орж ирэх вэ гэдгээс шалтгаалж бол энэ хууль цаашаа явах эсэх, за олонхын дэмжлэг аваад батлагдах эсэх бол шийдвэр гарч ирнэ гэдэг ийм хүлээлттэй байна. За нөгөө талаас нь аваад үзэх юм бол хэрвээ ерөнхийлөгчийн санаачилсан энэ хууль маань уг найруулга үзэл баримтлалын хувьд нэлээд өөрчлөгдчих юм бол Монгол улсын ерөнхийлөгч
хуулиа эргүүлэн татаад дахиад өөр хэлбэрээр оруулж болцсохгүй ийм зүйл байгаа. Тэр учраас энэ зүйлийг бол зохицуулт хийгдэх болов гэсэн ийм хүлээлттэй байна. Ямар ч хэлсэн улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой улсын хурлын дэгийн тухай хуульд оруулах энэ зохицуултууд маань нөгөө талаасаа энэ хуулиас гадна бусад улсын хурлын гишүүдийн өргөн бариад байгаа улсын хурлын дэгийн тухай хуулиуд хоорондоо нийлээд өргөтгсөн ажлын хэсэг байгуулагдаад явж болцсохгүй ийм нөхцөл байдалтай байгаа маа. Тийм учраас энэ бол дөнгөж хилцэг хэсгийн шийдвэрлэгдлээ. Одоо бол хилцүүлгийн шатанда ямар үе шатуудыг дамжиж за хэрхэн асуудал өрнөх вэ гэдэг бол нэлээд урт хугацаанд орох бах. Энэ удаа хаврын чуулганаар бол хараахан хилцэж амжиж шийдвэрлэгдэхгүй болов намрын чуулган руу шилжих болов гэсэн ийм хүлээлттэй байна. За нөгөө талаас аваад үзэх юм бол энэ хуулийн хэрэгжих хугацааг хизээ тавих вэ гэдэг бас асуулт яхааргүй урган гарна. Ерөнхийдөө бол хэрэгжих хугацааг эрх парламентаас гэж хэрэгжүүлэх зохицуулт бол орж ирэх болов гэсэн ийм хүлээлттэй байна. За хөтөлбөрийн дараагийн хөндөж байгаа сэдэв бол өр зээлтэй холбоотой асуудлыг хөндөе гэж бодож байна. Ягаад гэхээр Улаанбаатар хотын төгжрөл утааг бууруулах, за мөн одоо газрын тос боловсруулах, мөн бусад энэ бондын төлбөрүүд гээд маш олон төлбөрүүтэй холбоотойгоор бол Монгол улсын засгийн газрын өр, за засгийн газрын бусад өрүүд бол нэлээд өндөр хэмжээнд хүрсэн гэсэн ийм эрсдэлтэй нөхцөл байдал дагуулад энэ талаар яригадад эхэллээ. Тухайлбал Улаанбаатар хотын төгжрөл утааг бууруулах, Сэлэв дэд төвийн бууруулахаар нийслэл бол 500 сая ам.долларын бонд гаргасан байгаа. За энэ оны хувьд өслийн гүйцэтгэл 22% явж байна. Гэтэл 2024 онд гаргасан бондын төлбөрийг бид нар 2026 онд төлөх нөхцөл рүү ороод ирлээ. 20 минут төслийн хүрээнд энэ байгуулсан 8500 гаруй орон сууц одоо айлын орон сууц барих энэ нийслэл хотод хэрэгжих ёстой 2024 онд бонд гаргасан энэ хөтөлбөр маань өнөөдөр 22%-тэй байна. Гэтэл бид нар жилийн дараа 500 сая ам.долларын бондоо бол Улаанбаатар хот төлөх ийм үүрэг даалгавартайгаар явж байна. 27 онд бондын хөтөлбөрийг төл дуусгах хуваарьтай байгаа. Ингээд бодохоор бол 1 м квадрат 4.2 сая төгрөгийн үнэтэй Сэлэв дэд төвийн орон сууц зах зээл дээр борлогдох. За тэндээс орж ирсэн орлогоос нь нөгөө бондоо төлөх боломж байгаа эсэх гээд энэ асуулт бол улсын хурал дээр яхаарахгүй анхаарал татсан сэдэв болж ярианы сэдэв болж өрнсөн юм а. Тусад нь төсвийн хүрээнээс энэ хязгаарлалтуудаас тусад нь авч үзсэн одоо тийм үндэслэл харагдахгүй байна гэдэг одоо тайлбарууд тавьсаар байтал ажлын хэсэг дээр унсан саналыг өнгөрсөн 7 хоногт улсын хурлын чуулганаар босч ирсэн байгаа. Тэгэхээр энийг унгаах хэрэгтэй унгаах одоо шаардлагатай гэж үзэж байгаа. За Сэлэв дэд төвөөс гадна бас газрын тосны үйлдвэр боловсруулах үйлдвэр бол ашиглалтанд орох хугацаа маань хойшлоод одоо 28 он руу явж байна. Уг нь энэ үйлдвэр бол ашиглалтанд орох хугацаа аль хэдийн болсон байгаа. 20 оны их 19 оноос эхлээд энэ үйлдвэр бол явсан. Мөн л хөнгөлтэй зээлээр баригдаж байгаа. Энэ зээлийн өр төлбөр бол нэмэгдээд явж байгаа. Анх батлагдсан төсвөөсөө хэд дахин өсөөд ингэ явж байгаа ийм дүр зурагтай байна. Энийг жигсэн цаашдаа анхаарч асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэтхэг улсын зээлээр баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөв бол 1.5 тэрбум ам.доллар болж өссөн байгаа. Төсвийн зардлыг үр өгөөжтэй байлгах асуудалд бол зөв зохистой явж ирсэн үгүй юу гэдгийг бас бид нар бодож тунгааж асуудлыг бол шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна гэдэг энэ зүйл бол өр төлбөртэй холбоотойгоор яригдах ёстой сэдэв болж байна. Гадаад зээлийн үр ашиглалт за үр дүнтэй байна уугүй юу? Яагаад энэ хугацаа нь хойшлоод байна? Нөгөө зээл төлөх төлбөр нь эхэлчээд байхад зарим төслүүд нь яагаад ашиглалтандаа орохгүй байна вэ гэдэг энэ дээр бол асуудлыг бол ярьж шийдвэрлэж улсын хурал бол хяналтаа тавих зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг бол энэ өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байгаа төсөл төлбөрүүд бол хариулаад өгч байна. Тэгээ өнөөдрийн байдлаар энэ жилийн хувьд бол 3.7 их 80 буюу улсын төсвийн 10%-тай тэнцэх хэмжээний мөнгийг бол гадаад өр төлбөрт бол бид нар төлөөд явж байгаа. За Монгол улсын засгийн газрын гадаад өр бол 51.2 их 80 төгрөг давчсан ийм дүр зурагтай байна. Өнгөрсөн жил Монголын улсын гадаад өр бол 40 их 80 төгрөг байсан бол 2026 оны эхний энэ 4 сарын байдлаар бол 51.2 их 80 болж өсчихсөн ийм дүр зурагтай байна. Монгол улсын дотоод нийт бүтээгдэхүүний 43%-ийг эзэлж байгаа гэж ингэж хэлж болно. Гадаад өр маань бол үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь гадаад өрөнд зөвхөн энэ жил Монгол улс төсвийнхөө 10%-тай тэнцэх хэмжээний мөнгийг буюу 3.7 их 80 төгрөгийг бол гадаад өр төлбөрийн за түүнийг хойшлуулсан өр төлбөрт бол төлөөд явж байгаа нь бол яхаарахгүй анхаарал татж байгаа маа. Тийм учраас гадаад өр төлбөртэй холбоотой энэ асуудал маань бол Монгол улсын засгийн газар улсын хурлын анхаарах ёстой хамгийн том чухал сэдэв болоод байна гэдгийг бол хэлж ярьж байгаа маа.
За засгийн газрын гадаад өрийн баталгаа бол мөн жил бүр өсөж байна. Тийм учраас энэ гадаад өрийн баталгаагаа бид нар бол яаж хянах ёстой юм бэ? Ямар асуудлыг харж шийдвэрлэх ёстой юм бэ гэдэг зүйлийг харих ёстой. 26-аас 28 он төлөгдөх гадаад бондод олон улсын нөхцөл байдал хүндрэхээс өмнө зохицуултуудыг хийж өгөх ёстой. Учир нь үхээр Монгол улсын гадаад зээл зэгч хэрэглэл өнөөдөр бол хайцсангуй таатай нөхцөлд байгаа. За улсын эдийн засгийн нөхцөл байдал бол хүнд байгаа ч гэсэн нөгөө талаас нь аваад үзэх юм бол гадаад зах зээл за ялангуяа энэ ойролт орнуудад үүссэн дайны улмаас бол гадаад зах зээлийн эдийн засаг хямрах ийм эрсдэл байгаа учраас энэ эрсдлээс хамгаалсан шийдвэрүүд өдөө гаргаж энэ өр төлбөрөө төлөх энэ хугацаан дээрээ зохицуултуудыг хийж за одоо энэ дотоодын бүтээгдэхүүнийхээ хэмжээнд байгаа 43%-ийг өсөхгүй байх хэмжээг яаж зохицуулах вэ? За нөгөө талаас төсвийнхөө 10%-ийг бол зөвхөн гадаад өр төлбөр төлөөд яваад ах нь зөв зохистой зүйл мөн үгүй юу? 3.7 их 80 төгрөг гэдэг бол Монгол улсын хувьд бол маш их мөнгө байгаа. Бид эмч ажилтныхаа цалин нэмэхэд бол хэдэн төгрөгийн эрэлт гарч байгаа байлаа. Гэтэл энэ гадаад төлбөрөөр төлж байгаа мөнгийг багасгах, бууруулах энэ зохицуултыг яаж шийдвэрлэх вэ гэдэг ийм зохицуултууд бол зайлшгүй бидний хувьд тулгарч байгаа Монгол улсын засгийн газрын хувьд бол үүсэж байгаа бэрхшээл болж хувирч байна. Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Poco Zero Marathon. Эрүүл бие махбод толгор арьс, гялалтсан үс. Энэ бол омега Д зэрэглэлийн урамлын тус. Талминэ мөнгө яаж өсөх вэ? Мэдээж ариг банкны хадгаламжтэй хамгийн өндөр хүүний өгөөжтэй. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Kubus. Outlet sale эхэллээ. Хямдралтай худалдаа бүх салбар дэлгүүрүүдээр явагдаж байна. Эрдэнэт хивс 50% хямдралтай. Эрдэнэт кашмирын бүтээгдэхүүнүүд 60% хямдралтай. Мөн Эрдэнэт Home брендийн бүтээгдэхүүнүүд 60% хямдралтай худалдаалагдаж байна. Эрдэнэт хивс. Өдрийн хоолны цаг боллоо. Гэхдээ өдөр бүр бидний гарн дээр нэм бактери байдгийг санаарай. Супер баатрууд болж нэнгуудтай тэнцэцгээе. Сэвгэр Чингис хаангаа шахаж аваад гараа сайлруулж өтгөн хөөсрүүлээд тэдгээр нэм бактериудыг угааж арилгая. Даалгавар биелэгдлээ. Одоо сэвгэрд том савлгаатай боллоо. Нэм бактерийн эсрэг 195 угаалт. Сүүрцэт компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжуулт хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хочих боломжтой. Ямар тариг лээ? Провита йогуртын бүх төрөл, 500 грамын савлгаатай хамтлаг таригны бүх төрөл, 500 грамын савлгаатай Biofit тариг, 1 литрийн савлгаатай шинэ таригны бүх төрөл. Эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. Сүүрцэт компани таргийн баяр аль биесээр эхэлсэн. 100% органик хүн даван гадаргуултай тул чингэнийг хормын дотор шингээж, хуурай, цэвэр, тав тухтай байлгах. Хормын дотор шингээж, өдрийн турш хамгаална. Гений мөрчлөлтгүй. Жастус ахуулаагүй. Эрүүл орцтой. Илүү олон төрөл, илүү олон амт. Амттай эзэн ч эрүүл орцтойг нь сонгоорой. Гений мөрчлөлтгүй эрүүл жигнэг. Коломейски. Өөрийн цэвэр угаалга үлдэх шинэ аргыг танилцуулж байна. Шинэ Ariel All-in-One Pots толбонд потхийн таагүй нэрийг одоор айлгана. Өөрийн угаалгын програм дээрч потхийн. Эхлээд Ariel Pot, дараа нь хувцас хийн. Өөрийн цэвэрхэн угаалга үлдэхэд бас потхийн. Шинэ Ariel All-in-One Pots. Хүүхд өрөхгүй газар хадгална. Japonica сортын шижир будаан. Тонголог цагаан өнгөтэй BCE гэмээр баялаг. Ширхэг бүрэн шижир. Альпенгол шоколадны гайхамшигтай амтны үүсгэх эерэг давлгаа. Заавал эргэн ирдэг. Альпенгол шоколадны гайхамшигтай амт эерэг бүхнээ хуваалцаарай. Extra sale BSP. Та хүссэн компьютер, электрон бараагаа худалдан аваад 3, 4, 5, 6 хүртэл нэмээд хямдруулан аваарай. Extra sale зөвхөн BSP. Japonica сортын шижир будаан.
Тонголог цагаан мөнгөтэй BCE нэмээр баялаг. Ширхэг бүрэн шижир. Гэр бүлийн тэмдэглэлтүүд рүү таны амьдралын хамгийн чухал нандин мөчүүдэд гэнтийн ханиалга гарч ирэн саад болох нь бий. Flavamed танд туслана. Давхар үйлдэл гурвалсан нөлөөгөөр ханиалгыг намдааж таныг амьдралын чухал мөчүүдэд хайртай хүмүүстэйгээ хамтдаа өнгөрүүлэхэд туслана. Flavamed ханиалгыг намдаахад танд туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Ноён шатинор Орайс. Ирүүл амт. Шараагүй джинс. Ходоодо бодъё Орайс. Юу утгацаад эргэлтийн хөрөнгийн зээл. Ариг банк. Ирвэл бие махбод толгор арьс гялалцсан үс. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Poker Zero Marathon. Бурхан бүгдээ дээш татвч болдгүй ертөнц. Буухот толгой тэрэлэг зүхвч хаширдгүй ертөнц. Зоввч аврал эрдгүй дүли тэнги ертөнц. Жаргавч сууж чаддгүй ааш муута ертөнц. Ахуй ертөнцийн дорой тил бүхэн андуу мунхгийн уршиг тул алива юмсын уялдаг таниснаар л аюул бүхнийг няцаан гэжээ. Богдод Зонхов. Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Poker Zero Marathon. Ирвэл бие махбод толгор арьс гялалцсан үс. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Том зорилгод цааны санхүүжилт хэрэгтэй. Ариг банк. Европ шүүслэг помидор. Энэ амтыг мэдрээд үз. Тарзан хот. Номинсэлж дэлгүүрт Bianca Truffle 1660 төгрөг. Bailing Truffle Bianca. Japonica сортын шижир будаан. Тонголог цагаан мөнгөтэй BCE нэмээр баялаг. Ширхэг бүрэн шижир. Цаг хугацаа өөрчлөгдөж байна. Гэвч бидний үнц нь ямагт оршсоор. Учир нь хэрэглээ бүхэн ухаалаг шилжилтийн цаг дээр зогсож байна. Харин та аль талд нь байна? Ухаалаг хэрэглээний шинэ нэрэнд хэрэглээндээ тааруулан багцаа бүрдүүл. MyMobi танд хэрэгтэй бүхнийг багцлав. Mobicom. Outlet sale эхэллээ. Хямдралтай худалдаа бүх салбар дэлгүүрүүдээр явагдаж байна. Эрдэнэт хивс 50% хямдралтай. Эрдэнэт кашмирийн бүтээгдэхүүнүүд 60% хямдралтай. Мөн Эрдэнэт Home брендийн бүтээгдэхүүнүүд 60% хямдралтай худалдаалагдаж байна. Эрдэнэт хивс. Таны амьдралын хамгийн чухал нандин мөчүүдэд гэнтийн ханиалга гарч ирэн саад болох нь бий. Flavamed давхар үйлдэл гурвалсан нөлөөгөөр ханиалгыг намдааж таныг амьдралын чухал мөчүүдэд хайртай хүмүүстэйгээ хамтдаа өнгөрүүлэхэд туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Илүү хэрэглээ. Илүү боломж.
илүү сонголт. Илүү дата. Монголдо илүү хурдан. Дараа төлбөрт Монголдо үйлчлэгээ таны хурдтай ухаалаг амьдралын хэм маягт зориулв. Сүүцэд компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжууд хөтөлбөрт оролцож 1 өрөө байр хочих боломжтой. Эрүүл мэнд дархлаагаа дэмжиж 1 өрөө байртай болоорой. Сүүцэд компани таргийн баяр аль биесээр ихэлжээ. 100% органик хүн даван гадаргуутай тул чимнийг хормын дотор шингээж, хуурай, цэвэр, тав тухтай байлгана. Хормын дотор шингээж, өдрийн турш хамгаална. Japonica сортын шижир будаан. Тонголог цагаан өнгөтэй BCE нэмээр баялаг. Ширхэг бүрэн шижир. Надад кетанол гээл байгаа. Такс өөрийн жимэс хураалаа кетанол төрөлөө. Нөхөр нь байшингаа бодлоо. Дахиад кетанол хэрэг боллоо. Кетанол гээл бүх хүнд туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. BSB амгалан салбар. Бүх төрлийн электрон бараа, гар утасны BSB амгалан дэлгүүр 4-р сарын 18-ны бэлэгт сайн өдөр нээлттэй хийх гэж байна. Нээлтийн өдөр 60% хүртэлх онцгой хэмдрэлтэй. Үнийн дүнгийн бэлэгтэй, худалдан авалт бүр суулаатай. Таныг урьж байна. 4-р сарын 18-нд зөвхөн BSB амгалан салбарт. Есэн түгэ. Кавказын нуруунд 800 жилийн турш эрдэлсэн ус 1000 метрийн гүнээс шилэнд батадгав. Есэн түгэ. Урт хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл. Ариг банк. Эрүүл бие махбод толгор арьс, гялалтсан үс. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Хүснээ аваад дараа нь хож Zero Marathon. Focus Zero Marathon. За дараагийн хөндөж байгаа сэдэв бол бид эмнэлгийн ажилчдын цалингийн нэмэгдлийн асуудлыг хөндөж ярилцъя гэж утсан. Ягаад гэхээр энэ 7 хоногт бол Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын ерөнхий сайд Учрал, за эрүүл мэндийн сайд Батчугар нарын хувьд бол эмнэлгээр ажиллаж үүнийхээ дараагаар бол засгийн газрын хуралдаан дээр цалингийн нэмэгдлийн асуудлаар бол шийдвэр гаргах энэ ажлыг зохион байгууллаа. Тэгэхээр Монгол Улсын эрүүл мэндийн сайдаар томилогдсон Батчугарын хувьд бол ажил авсан даруйдаа бол даатгалын тогтолцооны тэр олон тоог бол хард суусан байгаа. За санхүүгийн хувьд бол энэ салбар дээр ямар өөрчлөлтүүдийг авчрах юм бол энэ асуудлыг шийдвэрлэж болох вэ гэдэг дээр бол ажлаа авсан даруйдаа бол тоон дээр суусан гэдэг ийм тайлбарыг хэлжсэн. Түүнийхээ хүрээнд ч гэсэн бол эмч эмнэлгийн ажилчдын энэ хоёр янзын байгаа цалин буюу хоёр өөр цалингийг нэг тогтолцоотой болгох, үүнийг шийдвэрлэхдээ эмч ажилчдын нэмэгдсэн цалин бол нэмэгдэл хэлбэрээр очдог болох энэ зохицуултыг хийхээр бол ажилласан гэдгийг хэлжсэн. Тэгээд эрүүл мэндийн сайд Батчугар, за Монгол Улсын ерөнхий сайд Учрал нарын зүгээс бол энэ 7 хоногийн ихээр бол Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ажилласан байгаа. Ингэхдээ бол Монгол Улсын засгийн газраас шийдвэрлсэн улсын төсвөөр шийдсэн Монгол Улсын их хурл бол улсын төсвийг баталж өгөхдөө шийдвэрлсэн 75% нэмэгдэл ерөнхийдөө цалин дээр бол бодиттойгоор ороогүй байна гэдэг ийм гомдлыг бол эмч эмнэлгийн ажилчид бол танилцуулсан байгаа. За Монгол Улсын ерөнхий сайд бол Учралын зүгээс хөдөө орон нутагт ажиллахад бол эмчнэр бол яг энэ асуудлыг хөндөж ярьж исэн гэдгээ бол хэлжсэн. За эрүүл мэндийн сайд Батчугарын хувьд бол ажлаа авснаас хойш яг энэ цалингийн систем дээр сууж ажиллах, за эрүүл мэндийн даатгалын тогтолцооны энэ систем дээр сууж ажиллах, за нөгөө талаас энэ даатгалын мөнгө хэрхэн хуваарлагдж байгаа дээр бол сууж ажиллах энэ зохицуултуудыг хийсэн. Үүний дараагаар бол цалингийн энэ хоёр утгатай байгаа асуудал бол гарч ирсэн гэдэг ийм зүйлийг ярьж исэн юм аа. Энэ нэг юугаар хатаар яг өөрөө ч юм уу ингэ цалингийн цалингийн дараагаар үндсэн цалин гэдэг нэг хуучин цалингаараа шин цалин гэдэг шин цалингаараа бодоод тэгээ нэмэлт цалингууд бол яг хуучин цалингаас бодож байгаа юм. Жижигүүрт хонох цалин хуучин илүү цаг ажиллахад хуучнаар нь бодогдоод нэмэгт хөлстэй цалин. Гэхдээ хуучнаар нь бодогдоод суур цалин нэмэгдсэн. Гэхдээ нэмэгт цалин хуучнаар бодогдоод байгаа. Энд чинь 30 9 гэдэг. 8 сар, 9 сар, 10 сар, 11 сар. Одоо 8 сарын нэг 9 хувиар нэмэх юм.
Эрүүл мэндийн даатгалынхаа санхүүжилтийн тогтолцоогоор энэ салбарыг зөв хөдөлгөө тэгжиж цаашдаа энэ анхны шатнд ялангуяа энэ дүүргийн эмнэлэг дээр өрхийн эмнэлэг дээр ирж байгаа тэр нэг өвчтний зардал тодорхой хэмжээнд нэмэгдэж гол ачааллаа өрхийн эмнэлгүүдээр авч чадвал одоо тэр хавдаг дээр 2-1-р эмнэлэг дээр очиж Эрүүл мэндийн сайд Бачуурын хувьд эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд дүн шинжилгээ хийж салбарын цалин хангамж эмнэлгийн зардлын асуудлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байгаа энэ үеэр мэдгдсэн юм. Энэ хүрээнд 3 дахь шатлалын тусламж үйлчлэгийг 2 дугаар шатанд үзүүлэх болох анхны шатны тусламжийг сайжруулах бодлого барьж байгаагаа ч мөн илэрхийллээ. Эмч учраас дүүргийнхээ хавдартай иргэдийн нэмжлэгээний урсгалын 40% тогтоон барьж байгаа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд өнөөдөр ажиллаж байгаагаа ч онцлсан юм а. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөнд дүүргийнхээ 280 мянга гаруй иргэд үйлчлүүлэгчид эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчлэгээс одоо их хүүхдийн тусламж үйлчлэгээс одоо бусад буюу за яг үндэсний хэмжээнд явж байгаа төрөлцсөн нарийн мэргэжлийн төвүүдийн тусламж үйлчлэгийг одоо тооцох юм бол бүхий л төрлийн тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа ийм эмнэлэг байж байгаа. За тэгээ манай эмнэлгийн онцлог бол бид нар 2025 оноос ерөнхийдөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэгжийн тусламж үйлчилгээгээс цогцын тусламж үйлчилгээнд шилжүүлснээрээ одоо нийслэлийн хэмжээнд бас юм онцлог дураг байгаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол аливаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн авахтаа цогцоор нь одоо шаардлагатай одоо шинжилгээ, оншилгоо, үйлчлэгтэй дараагийн хяналт бүх юмаа тодорхой болгоод ингээ явдаг ийм тогтолцоог буюу нэг урсгалаар урсгалын тогтолцоог одоо бий болгосноор бол онцлог байж байгаа. За энэ хүрээнд бид нар өрхийн эрүүл мэндийн төв буюу анхан шатны тусламж үйлчилгээнээс иргэнийгээ бүртгээд өөрийн харьяалалтай иргэнээ бүртгээд энэ бүртгэгдсэн иргэн бол одоо яг энэ дүүргийн эрүүл мэндийн төвийн бүхий л үйл ажиллагаа бүх комитетийн үйл ажиллагаанд бол одоо шууд очир дугааргүй цахимаар одоо мэдээлэл авдаг ийм тогтолцоог бүрдүүлсэн. Тийм учраас дүүргийн иргэн одоо анхны бүртгэл үндсэн мэдээлэл дүүргийнхээ хэмжээнд нэг л удаа оруулна. Үүнээс цааш бол дахин оруулахгүй ийм системийг бас нийслэлийн хэмжээнд одоо түүчилэн манлайж ажилласан ийм амжилттай байж байгаа. Мөн дараагийн нэг томоохон ажил бол Улаанбаатар хотын хэмжээнд гэмтэл соггийн яаралтай тусламжийг одоо 24 цагаар үзүүлдэг эмнэлэг бол гэмтэл соггийн үндэсний төв болон төвний харьяа эмнэлэг байгаа. Энэний одоо 3 дахь эмнэлэг болж бид нар ажилласан. За гэмтлийн хагалгааг бол бид нар 24-25 оноос эхлүүлээд ажиллаж исэн. Яг 26 оны сая одоо 3 сараас бол 24 цагийн яаралтай тусламж үйлчилгээг одоо шинээр эхлүүлсэн. За энэ нь бол мөн одоо тоо статистик төвлөрс харуулах энэ үйл ажиллагаагаараа бид нар бодитойгоор гэмтэл соггийн тусламж үйлчилгээний төвлөрлийг 3-аас одоо 8% бууруулах ийм одоо бодит үндслээр энэ тусламж үйлчилгээг нэмэгдүүлээд ажиллаж байгаа. За энэ үйл явдлын талаар дараа бол Монгол Улсын засгийн газрын хуралдаан дээр бол Монгол Улсын засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн сайдын зүгээс ажилчдын цалингаа яаж нэмэгдүүлэх вэ? За нэмэгдлийг хэрхэн бодож олох вэ гэдэг энэ зохицуултынхаа танилцуулгыг бол хийсэн байгаа. Ингээд шийдвэрлсэн. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалин 2026 оны 1-р сарын 1-ээс 30%, за 8-р сарын 1-ээс 9%, 9-р сарын 1-нд 9%, 10-р сарын 1-нд мөн цалингийн нэмэгдлийг нийтдээ 75% хүргэх ийм шийдвэр гаргасан байгаа. Тэгэд эдлийн нэмэгдэл цалин өмнөх нэмэгдэлтэй цалингаасаа бол өөр бодогдоод байна. Харин гаргасан цалингийн нэмэгдэл бол бодиттой болж чадахгүй байна гэсэн ийм зүйл гарсан учраас энэ асуудлыг шийдвэрлэх ийм зохицуултуудыг хийя гэдэг энэ зүйлийг хийсэн байгаа. За ингэхдээ бол эхний ээлжинд бол давхардлыг арилгах, за даатгалынаас эмнэлгүүдэд олгогдож байгаа давхардлыг арилгаад эндээс бол 150 тэрбум төгрөгийг хэмнээд энийг бол цалингийн нэмэгдэлд олгох боломж байна гэдэг ийм тооны судалгааг бол эрүүл мэндийн сайд Бачугуур бол засгийн газрын хуралдаанд орж танилцуулаад энэ шийдвэрээ бол гаргуулсан байна. Ингээд энэ юу гэхээр өрхийн эмнэлэг дээр нэг цусны шинжилгээ өгдөг. За дараагийн шатлал буюу аймаг дүүргийн эмнэлэг дээр цусны шинжилгээ өгдөг. 3 дугаар шатлал буюу лавлгаа шатлалын эмнэлэг дээр цусны шинжилгээ өгдөг. Ингээд 3 цусны шинжилгээг гурван дээр нь төлбөр боддог. Тэр нь эмнэлгүүд рүү очдог. Гэтэл энэ давхардлыг арилгаснараа 150 тэрбум төгрөгийг хэмнээд ингээд эмнэлгийнхээ цалин ажилчдын цалин дээр нэмэх боломж бол бололцоо байна гэсэн ийм тооцоолыг бол Бачугуур сайдын хувьд богино хугацаанд бол гаргаж ирж засгийн газрын хуралдаанд оруулж асуудлыг эренбэлж ингээд шийдвэрлэж байгаа нь бол бас энэ сайд, энэ салбарын сайд бол бас энэ салбарт нэлийн тооны өөрчлөлтүүд, менежментийн өөрчлөлтүүдийг хийх нэ гэсэн ийм ихтгэл хүлээлтийг гаргаж ирсэн юм а. 100,000 одоо эмч төлөвч нар байгаа Монгол улсад үүний цалингийн нэг шаталтаа болохын тулд одоо 150 тэрбум төгрөг шаардлагатай.
За энэ 150 тэрбум төгрөгийг хаанаас олох вэ? Яаж нэг 5 сарын 1-ээс авахгүй эхлээд нэг шаталтаа олох вэ гэдэг дээр одоо миний одоо ерөнхий сайдын өгснээ үүрэг даалгаврын дагуу одоо өнгөрсөн 7 хоног бодох одоо салбарын сайдад томилогцоос хойш суусан. За би одоо өмнөх бас та бүхэнд хэлэхдээ бас энэ эрүүл мэндийн даатгалын сангийн одоо нийт тооцоон дээр нэлээд удаан сууж байна гэж хэлж байсан. За үүнтэй холбоотойгоор хэд хэдэн одоо авч болох одоо арга хэмжээнүүд харагдсан. Тэгээд одоо тодорхой хэмжээний цогц арга хэмжээ аваад тэг үүний үр дүнд нь бол яг 150 тэрбум төгрөг хэмнэгдээд энэ хэмнэсэн мөнгөөрөө эмч сурагчны цалинг одоо нэг шаталтаа олгоно гэсэн тийм зохицуулт хийнэ. Одоо Монголд ер нь нөгөө бүх юм хоёр болцсон шүү дээ. Нөгөө төр ба холбоодууд ч хоёр болцсон. Спортын холбоодууд ч хоёр болсон. Бүх юм хоёр болсон. Эмчнэрийн цалин ч хоёр болсон байна. Сая Баянголын нэгдсэн эмнэлэг дээр Бачуугар сайд төрөж ажилласан. Цалингийн сүлжээтэй чинь танилцъя гэсэн чинь би 2 цалинтай гэж. Ямар учиртай юм бэ гэхээр өмнөх цалин дээр 50% бод нэмж тооцоолсон цалинтай 1 сарын 1-ээс нэмэгдсэн цалин дээр нэмэгдэх хөстэй ийм 2 цалинтай гэж. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал дээрээ одоо нөгөө менежментийн арга хэмжээ авах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг бол Бачуугар сайд өгжөө. За ингээд өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр эрүүл мэндийн салбар нэг цалинтай болж байна. Түүнчлэн лавлгаа шатлалын эмнэлгээс зарим шаардлагагүй тусламж үйлчилгээг анхан шат руу шилжүүлэх замаар багцаас насаж нэг болон 3 дугаар эмнэлэгт очиж байгаа иргэдийн 70% нь анхан шатнаас үйлчилгээ авах боломжтой иргэд байдаг бөгөөд тиймээс эхний ээлжинд лавлгаа шатлалын тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай хэлж байна. Инхийн тулд лавлгаа шатлалын эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж үүнийг хэрэгжүүлснээр 40 орчим тэрбум төгрөгийг хэмнэн гэдгийг хэллээ. Эмийн үний хөнгөлтийн багцыг оновчтой болгох замаар төсвийн зарцуулалтын үр ашиггүй байдлыг одоо бууруулах нэгсэндээ үр ашгийг нэмэгдүүлнэ. За энэ арга хэмжээгээр бол нэг 20-с 40 тэрбум хэмнэгдэж харж байна. За энэ бол ямар очтой юм гэд Монгол улс даяар одоо улсын төсвөөс санхүүждэг эмнэлгүүдийг харахад бол 300 тэрбумын эмийн худалдаа авалт хийдэг юм байна. 300 тэрбум. За тэр 300 тэрбумын бүх нийт багц нь харахад эмнэлэг болгоно тус тусдаа өөрсдөө тендер зарлаад худалдаа авалт хийгдэж байна. За энийг нэг цонхоор худалдаа авалт хийдэг болгоно гэж байна. Учир нь юу вэ гэхээр нэг жишээ үгүй. Хортавдрын байд хэмжлэгээний нэг эмийг сая 800 төгрөгийн нэг эмнэлэгтээр худалдаад авсан байгаа. Тэгсэн мөртлөө яг адилхан ханган нийлэлтийн яг адилхан тэр эмийг тариаг 3 сая 400 2 сая 700-д тус тусдаа хүний зүрхт авчаад байгаа байхгүй. Хэрвээ нэгдсэн цонхоор аваад нэг үнэтэй болвол эхний ээлжинд нийт өртөг буурна. Тэгэхээр 300 тэрбумаас нь доор ээж 10-аас 20% нь буурах болцоотой. Цаашлаад иргэнд ирж байгаа тэр өртөг нь өөрөө бас буурах юм. Эхний алхам гэж юм. За хоёрдугаарт бол нийт одоо 669 эмийг хөнгөлдөг эрүүл мэндийн даатгалын сангаас 669 юм байна. За үүнтэй холбоотойгоор бас олон зүйлүүд харагдсан. Тэр бүх 669 эмийг нэг бүрчлэн хэдэн төгрөгөөр хөнгөлдгийг ямар эмээ гэдг нь бүгдийг судалсан. Тэгэхээр бол нэгдүгээр бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмт одоо бүртгэлгүй юм байгаад байна. За нөгөө талаар олон улсын эмнэлэг зүүн өдөртөмжөнд батлагдаагүй зөвлөмж байхгүй юм байна. Нэг өснөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эмнэлэг зүүн зөвлөмж гаргадаг. Тэр нь бол за энэ юм жишээлбэл антибиотик амгцлын ийм өвчнийг эдгэнэ гэд. Тэгэхэд тэр байгаа юм нь олон улсын зөвлөмж дэлхийн эрүүл мэндийн байгууллага. Ямар нэгэн өвчин эдгэнэ гэсэн зөвлөмж байхгүй байдаг. Тийм эмнэлгүүд одоо эмнэлгүүд байгаад байна. Тэрийг хасна гэж байна. Ерөнхийдөө бол 100 орчим тэрбум төгрөгийг бол санхүүжилтийг бол нэмэгдүүлээд за үүнийг хэрэгжүүлсэн 40 орчим тэрбум төгрөг бол хэмнэгдэх энэ бололцоо боломжууд байна. Ингэснээр бол лавлгаа шатлалын ийм тусламж үйлчилгээг сайжруулах нөгөө талаасаа анхан шатны тусламж үйлчилгээнд дэр ирэх ачаалал нэмэгдэх тэн дээрээ бас менежмент зөв хийгдэх ийм зохион байгуулалтууд хийгдэх нэ.
За ингээд эмийн хөнгөлөлт за энэ лавлгай шатлалын энэ зохицуултууд хийгдсэний дараагаар бол энэ эрүүл мэндийн салбар дээр бол тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарна гэсэн энэ зүйлийг хийж байна. Энэ арга хэмжээ хэрэгжүүлснээр 20-оос 40 тэрбум төгрөгийг хэмнэж улсын төсвөө санхүүждэг эмнэлгүүд 300 орчим тэрбум төгрөгийн эмийн худалдааг хийдэг байгаа. Энэ худалдааг бол нэг үнээр ингээд авах боломжууд нээгднэ гэж ингэж ярьж байгаа. Жишээлбэл бол хаврт хавдрын бай эмчилгээний эм тариаг бол 1.8 сая төгрөгөөр авдаг эмнэлэг байхад 3.4 сая төгрөгөөр авдаг эмнэлэг 2.7 сая төгрөгөөр авдаг эмнэлгүүд байгаа. Тийм учраас эдрийг бол нэг үнэтэй болгоод эмнэлэг болгоно нэг үнээр эмнэлэг эмээ авдаг. Энийг нь бол эмнэлгийн хэрэгслийн зохицуулах газар нь бол зохион байгуулалтыг эрүүл мэндийн яамнууд бодлогын эмийг гаргаад өгчдөг ийм зохион байгуулалтуудыг хийнэ гэдэг энэ зүйл яригдчихж байгаа. 10-аас 20% бол эмийн үн буурах боломжтой. За дээрээс нь чанар өсөх боломжтой. Ялангуяа эмийг бол нэгдсэн худалдан авалтанд хийснээр Европод хэрэгжилж байгаа тэр сайн эмүүдийг евро стандартын эмүүдийг Монгол улс авах боломжтой ийм нөхцөл байдал үүснэ гэдэг энэ зүйлийг ярьж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 669 эмийн хөнгөлтийг байгаа. Үүнд бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгүүлгүй ийм эмүүд байгаа учраас энэ эмүүдийг бол хасах, за энэ хөнгөлтийн эмүүдийн жагсаалтыг шинжилэн батлах энэ зохион байгуулалтыг бас энэ 7 хоногт хийгээд эхэллээ.